эдийн засгийн тогтвортой хөгжил. 2020 онд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 399.4 тэрбум төгрөгт хүрч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6.5 сая төгрөг болж, аж үйлдвэрийн газрууд 6.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 8.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийж, үйлдвэрлэлт 13.7%-аар, борлуулалт 8.7%-аар тус өссөн бол 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 485.8 тэрбум, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7.8 сая төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн 21.6%-аар, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12.1%-аар тус өссөн байна. Үүнээс хөдөө авахын салбар 35.9%-аар өссөн байна. 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 549.8 тэрбум төгрөгт хүрч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 8.8 сая төгрөг. 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 586.6 тэрбум төгрөг. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 9.5 сая төгрөгт хүрлээ. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 онтой харьцуулахад 187.2 тэрбум, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2.9 сая төгрөгөөр тус нэмэгдсэн байна. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020-оос 2022 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгтгэсэн тайлан зөрчилгүй санал дүгнэлт авч, төрийн аудитын байгууллагаас өгсөн албан шаардлага зөвлөмжийг хэрэгжүүлж ажилласнаар хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн авлагын бүртгэл сайжирч, хугацаа хэдэрсэн зээлийн авлагыг барагдуулах ажилд ахиц гарсан. Мөн илэгдэл хоригдлын шимтгэлээрээ анхны өртгөө бүрэн өгсөн, үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг жил бүрийн эцэст шинжилэн тогтоож, данс бүртгэлд тусгах ажил тогтмол хийгдэж, төрийн санд бүртгэлтэй олон жил болсон эзэн холбогдогчгүй авлагын асуудлыг шийдвэрлэж, аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяат төсөвт байгууллагуудад мөрдөх Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж мөрдөж ажиллаж байна. 2021-с 2023 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн бараа ажил үйлчлэгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 38.8 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий 236 төсөл арга хэмжээнээс 59 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр орон нутгийн аж ахуйныг чалгарч 7.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан нь тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 20.3% эзэлж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл заасны дагуу дотоодын давуу эрхийг 5 төсөл арга хэмжээнд 8 нэр төрлийн бараанд 176.8 сая төгрөгөөр тооцоолсон. Аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар санхүүгийн тайлангийн цахим санд бүртгэлтэй 1388 аж ахуй нэгж байгууллага бүртгэгдсэн нь 2020 онтой харьцуулахад 9.9%-аар буюу 138 аж ахуй нэгж байгууллагаар өссөн үзүүлэлттэй байна. 2020-оос 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн эрдэс 92-оос 94%, 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангийн эрдэс 85.5% гүйцэтгэлтэйгээр сангийн аманд хуулийн хугацаанд нэгтгэгдсэн. Санхүүгийн тайлангийг хянаж баталгаажуулах явцад Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу алдаатай тайланг залруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өссөн дүнгээр 577 аж ахуй нэгж байгууллагын захирал Нягтлан бодогчд буюу нийт байгууллагын 42% өгч ажиллалаа. Хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн малчид тариаланчдыг чадваржуулах, мэдлэг мэдээлэлээр хангах зорилгоор тариаланчдын нэгдсэн зөвлөгөөнийг 3 удаа зохион байгуулж, 655 тариаланч, малчдын зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, 2290 малчныг хамруулж, Орсын голбооны улсын Бурят улсын хөдөө аж ахуйн их сургуульд 13 мэргэжилтэн, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, төрийн бус байгууллагуудтай хамтран давхарцсан доогоор 621 мэргэжилтэн албан хаагчдыг улс аймгийн хэмжээний сургалтуудад үе шаттай хамруулж чадваржууллаа. Улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнг, Грефорд үйлдвэрийн нийт 207 толгой хээлтүүлэгч, малчдын хөрөнгө оруулалтаар нийт 64 бухыг сумдад нийлүүлснээр цэвэр үйлдвэрийн үхэр сүргийн нийт сүрэгт эзлэх хувь хэмжээ 20-оос 25% хүрлээ. Улсын төсвийн 51.6 сая төгрөгийн хөрөнгөөр Баяд, Цагаан уул, Дархад үйлдвэрийн нийт 2233 хотсыг шилэн сонгож, Бүрэг хангай, Гурван булаг, Дашин жилэн, Сайхан, Орхон сумдад нийлүүлснээр хээлтүүлэгч малын дутагдлыг багасгаж, баталгаажсан үйлдвэр омог буюу өндөр ашиг шимт малын тоог 24.4% хүргэж, гарсан үр төлөлийн чанар сайжирч, амьдын жин 1-2 кг-аар нэмэгдсэн үр дүнд хүрсэн байна. Чинээлэг малчин хөтөлбөрийг шинэ хөдөө булган хөтөлбөртэй уялдуулж, хөдөө аж ахуйн салбарт нийт 3.5 тэрбум төгрөгийн 5 нэр төрлийн тоногд хөрөмж бараа нийлүүлэгдлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эрчимдсэн аж ахуй эрхлэгч өсөн өрхөд 140 зөгийн бүл, 2 суманд 608 толгой шилмэл сүрэг, 10 суманд цэвэр үйлдвэрийн 207 бух, 9 суманд хадлангийн иж бүрэн техник тоногд хөрөмж, мал угаалгын 40 ширхэг ваныг тус нийлүүлсэн байна. Эрчимдсэн мал аж ахуйн чиглэлээр 2021 онд сум хөгжүүлэх сангаас
Бугад, Булган, Могод, Сэлэнг сумдын шинээр эрчимсэн аж ахуй эрхлэгч 13 төсөлд 104 сая төгрөг. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх сангаас 2022 онд Булган, Орхон, Тишиг, Сэлэнг сумдад 5 төсөлд нийт 577.5 сая төгрөг. 2023 онд Сэлэнг, Тишиг, Хотгөндөр, Бугад сумдын 5 төсөлд нийт 460 сая төгрөгийн зээлд тус хамруулж 2024 оны байдлаар аймгийн хэмжээнд нийт 19 иргэн аж ахуй нэгж эрчимдсэн мал аж ахуйн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байна. Хадлан бэлчээрийн талбайг зохистой ашиглах, нөхөн сэргээх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд улс орон нутгийн төсвийн 972 сая төгрөгийн хөрөнгөөр аймгийн хэмжээнд 63 удаг гаргаж бэлчээрийн усан хангамжийг 88 мянган га талбайгаар нэмэгдүүллээ. Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр орон нутгийн төсвийн 700 сая төгрөг, улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилдээ 1.2-оос 1.3 сая толгой мал амьтныг халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулснаар нийт өвчлөлийн 1.1%, борцлоо зөвчний халдварлын түвшин өмнөх оноос 104% буурсан, нийт өвчлөлийн 1.8%-ийг тус эзэлж байна. Мөн мал эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор орон нутгийн төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мал эмнэлгийн газарт ариутгалын дүг автомашин, вакцин хадгалах хөргүүрийн засварын ажилд 24.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус хийлээ. Тандалт шинжилгээний сүүлийн 3 жил хийсэн дүнгээр аймгийн хэмжээнд үхрийн сүрье, лейкоз, адууны ям өвчний тохиолдол бүртгэгдээгүй эрүүл бүсээр тогтооглоо. Аймгийн хэмжээнд 56.7 мянган га талбайд тариалт хийж 82.3 мянган тонн ургац хураан авснаар тариалтын хэмжээг өмнөх оноос 4.1 мянган гагаар, ургацын хэмжээг 22.2 мянган тонноор нэмэгдүүлж, нэгжээс авах ургацын хэмжээгээр улсад 1-р байр, нийт ургацын хэмжээгээр улсад 3-р байранд орлоо. Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг өмнөх оноос 2 дахин нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хишигөндөр, Хотгөндөр, Сэлэнг, Бүрэг хангай, Булган сумдад нийт 113 хүлэмж нийлүүлэгдэж, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг 7308 м²-аар нэмэгдүүлж, төмс хүнсний ногооны тариалтыг 12.6 га талбайгаар, ургацыг 400 тонноор нэмэгдүүлж, аймгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээг 40.5%-аар хангаж байна. Үйлдвэрлэл үйлчилгээ 2020-оос 2023 онд аймгийн төр төсвийн байгууллагууд орон нутгийн зах зээлээс 5.1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллалаа. Орон нутгийн онцлогт брэнд хоол шалгаруулах болон улсын залуу аврах тогооч 2023 ур чадварын уралдааныг орон нутагт анх удаа зохион байгуулснаас гадна Булган нутгийн брендийг органик бүтээгдэхүүний шаардлагад нийцүүлэх олон жилийн тууштай ажлын үр дүнд 3 борхууд компанийн Арвайн гурил, Сүргийн нух компанийн зөгийн бал бүтээгдэхүүн, үндэсний итгэмжлэлийн төв болон олон улсын IOAS байгууллагаас органик бүтээгдэхүүний гэрчилгээг гардан авч дотоод гадаадын зах зээлд органик 100% шошго хэрэглэх нөхцөлийг хангалаа. Ахмын үйлчлэгээний салбарыг хөгжүүлж, иргэдийн тогтвортой, чанартай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх сорилтын хүрээнд 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын 360 сая төгрөгийн дэмжлэгээр оёлын үйлдвэрийн байртай болж, засвар тогтчлтын ажлыг хийж, шинэ хөдөө булган төслийг 76 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар оёлын үйлдвэрийн 20 тоног төхөөрөмж, 26 дагалдах хэрэгсэл авч суйрлуулж, LGSS компанитай орон нутгийн өмчийг түрээслүүлэх гэрээ хийж, гарааны 40 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр захиалгад хувцас үйлдвэрлэж байна. 3 булаг сумын ахуйн үйлчлэгээний их засварт орон нутгийн төсвөөс 370 сая, орон нутгийн үйлчлэлийн сангаас 300 сая, нийт 670 сая төгрөгөөр их засвар хийж ашиглалтанд оруулсан бол Могод Баян агт сумдад улсын болон орон нутгийн төсвийн 381.2 сая, Бүрэг хангай сум орон нутгийн үйлчлэлийн сангийн 171.5 сая төгрөгөөр халуун ус барьж, Тишиг сумын халуун усны барилгын их засварт орон нутгийн үйлчлэлийн сан орон нутгийн төсвийн 251.7 сая төгрөгийг шийдвэрлэж байна. Үсчдийг улсын ур чадварын уралдаанд оролцоход 13.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр Булган аймгийн үсчин Амгаланбаатар улсын уралдаанд тэргүүн байранд чалгарсан амжилт үзүүллээ. Хоршоо хөгжүүлэх сангаас 2020-оос 2023 онд нийт 399 төсөлд 5.1 тэрбум төгрөгийн зээл олгож, 534 ажлын байр шинээр бий болгож, 510 ажлын байрыг хадгалж, чанаргүй зээлийг 55.5% бууруулж,
17.8% хүрлээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020-оос 2023 онд 2.1 тэрбум төгрөгийн их усүр хуваарлагдсан. 19 төсөлд 1.5 тэрбум төгрөг буюу их усүрийн 74.5%-ийг олгож, 83 ажлын байрыг шинээр бий болгож, 63 ажлын байр хадгалагдах нөхцөлийг бүрдүүллээ. Ипотекийн 5 зээлдэгчийн урьдчилгаанд 86.2 сая төгрөгийн батлан даатад хамрууллаа. Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлын байрыг дэмжих, хөдөөж авахыг дэмжих, аймгийн төвийн хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд хямд үнэтэй мах бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу 23.4 тонн махыг зах зээлээс 1500-аас 3000 төгрөгөөр хямд нийлүүлж 48.3 сая төгрөгийн урамшуул олгоод байгаа бол Болгон мах маркет компани Иран улсад 2022 онд 240 тонн, 2023 онд 390 тонн, Узбекистан улсад 19.5 тонн хоньны махыг экспортод нийлүүллээ. Стандарт хэмжил зүйн лабораториудын чадварыг сайжруулахад улс орон нутгийн 152 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар технологийн автомашин, эталон тоног төхөөрөмж авч засвар тогтчил хийлээ. Занадо Розарбак компани шинээр 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мал нядалгааны цэг, ангилан ялгах үйлдвэр, бүрэн хангаа сум орон нутгийн хөгжлийн сангийн 170 сая төгрөгөөр мал нядалгааны цэг, Хялгант Экомах компани хоногт 50 бод 200 бог мал нядлах хүчин чадалтай 50 тонны багтаамжтай хөргүүртэй агуулах бүхий үйлдвэрүүдийг тус тус ашиглалтанд оруулж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. Хөдөөж авахын бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг өргөдгөх, сурталчлах зорилгоор хөрс зэрэгэлдээ аймагуд болон улсын хэмжээний өвлийн эдэш, цагаан сар, алтан намар, намрын ногоон өдрүүд, аригны баяр зэрэг үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгч малчид иргэдийг зохион байгуулан оролцуулж хэвшлээ. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны шинэ хөгжлийн зам хөтөлбөрийг 2021-с 2024 онд хэрэгжүүлж хийсэн ажлын тайлан